номын сангийн онцлог нь бол харьцангуй багш нарт бол ажлыг маш хөнгөлж өгдөг. Олон талын репортыг нь хүлээн авч түүнийгээ боловсруулаад тал талаас нь ажиглаж хүүхдүүдэд зөвлөгөө өгөх, тэднийг чиглүүлэх. Тэгээ бид нар өөрсдөө бас тэрнээс тодорхой хэмжээгээр бүх төрөлийнхэн төрөл жанраа суралцаж хүүхдүүдтэй бас санал болгоход харьцангуй хялбар шийдвэр. Яг ингээд миний өөрийн хүүхдүүдээр дахиж хвшил нь бол англи өөрийнхөө зөвлөмжийг чөлөөтэй илэрхийлж номонд их дуралж байгаа нь их зөв шүү дээ. За тэгээд нөгөө дэлхийн соёлтой харилцаад ингээд явж байгаа нь авууштай сайн чанарт төлөвшүүлж байгаа гэж ойлгож байгаа. Өмнө нь бол зүгээр нэг интернетд байдаг номнууд байдаг шүү дээ. Өөрт төгсөн юм болохоос жоохон хэцүү байдаг гэсэн үг байна. Тэгээ одоо болохоор төгсөн юм болоод ирсэн чинь түвшин маань нэгэн сайжирсан. Тэгээ заримдаа жоохон ойлгохгүй байсан дүрмж гэсэн айгу ойлгож ирсэн гэж ойлгож байна. Тэгээ дүрмээр ойлгодог болохоор ном уншиж ойлгодог болохоор юм сонирхолтой байдаг. Би өмнө англиар сайн төлөвлөгөө ном сонсож үзчихсэн бол яг зэрэгцгүй. Тэгээд үүдээ би өөрийнхөө төвшний тогтоолгоо тэгээд төвшнээс уншаад. Сайн болсон.